За өнөөдрийн бичлэг дээр Vanessa Van Edwards гэдэг одоо харилцааны тал дээр бол дэлхийд алдартай коуч эмэгтэй бичсэн дур татам ном дээр үндэслээд анхны сэтгэлийг гүн бат үлдээх аргуудын талаар ярилцах болно. За анхны сэтгэл бол бараг нүдний шил гэсэн үг шүү дээ, тий. Анх та хүнтэй уулзаад ямар сэтгэл үлдээсэн тэр чин тэр хүний нүдний шил болоод тогтчихдог. Тэгээд тухайн нүдний шилээрээ тантай 2 дахь 3 дахь удаага уулзахдаа тэр нүдний шилээрээ таныг харж, таныг дүгнэж, таны үг үйлдэлүүдийг чинь тайлж идэг. За жишээ нь одоо та анх уулзсан хүндээ аюу гой сайхан сэтгэл үлдээчлээ, өөрөө харилцааны соёлтой, nice харилцаатай гэсэн тийм анхны сэтгэлд төрүүлжлээ гэж бодъё. Хэрвээ тэгээд анхны сэтгэлийн амжилттай эерэг үлдээчих юм бол 2 дахь 3 дахь уулзалтын дээрээ та алдаа гаргасан ч гэсэн тухайн хүн чинь таныг зөвөр ойлгож идэг. Ягаад гэвэл анхны сэтгэл нь таныг аюу сайн хүн, харилцааны соёлтой гэж бодсон учраас тэр нүдний шилээрээ хараад уулын чинь аюу гой харилцааны соёлтой, хүний хүндэлдэг хүн шүү дээ. Тэгтэл өнөөдөр ингэж ин гэдэг чинь ажил дээр нь одоо стресстэй байсан юм болов гэх мэтчлэнгээр зөвөр тайлна гэсэн. Харин эсвэргээрээ та анхны сэтгэлээ бүдүүлэг гэсэн тийм мессежийг өгчих юм бол нөгөө хүн чинь таныг бүдүүлэг гэсэн нүдний шилээрээ 2 дахь 3 дахь уулзалт дээрээ ч гэсэн харна гэсэн. Тэгэхээр 2 дахь уулзалтын дээрээ та хичнээн сайхан байсан ч гэсэн анхны сэтгэлээрээ таныг бүдүүлэг гэсэн нүдний шилээр хардаг болчихсон учраас эн чинь бол айгүй бүдүүлэг хүн шүү дээ. Тэгсэн чинь өнөөдөр яагаад байгаа юм бол гэх мэтчлэнгээр 2 дахь 3 дахь уулзалтын дээр хичнээн та өөрийгөө зөвөр илэрхийлсэн ч гэсэн нөгөө хүн чинь таныг буруу ойлгох магадлалтай. Тиймээс өнөөдрийн бичлэг дээр харилцааны дэлхийд алдартай коучос танд зөвлөж байгаа анхны сэтгэлийг гүн бат үлдээх 5 зөвлөмжийг хүргэх болно. За шууд гол сэдвлүүгээ оръё. Анхны сэтгэлийг гүн бат үлдээх 1-р дүрэн болвол үүрэндээ дуудах хэрэгтэй. За өөрхөн үүрэн дуудана гэхээр мэдээж гэрээ хэлээгүй тийм ээ. Үүрэндээ дуудана гэдэг бол хүн болгонд өөрийн гэсэн хамгийн тав тухтай байдаг, өөрийгөө хамгийн гоё чөлөөтэй илэрхийлж чаддаг, манлайлж чаддаг тийм газар байдаг. Хүн болгоных өөр байдаг. За зарим хүмүүс бол одоо тайзан дээр байхдаа өөртөө ихтэй өөрийгөө гоё илэрхийлж чаддаг. За зарим нь одоо кофе шопод байхдаа аюу гоё тав тухтай байдаг бол зарим нь ресторанд байхдаа тав тухтай байдаг ч юм уу тий. Зарим нь VIP өрөөнд илүүх өөрийгөө гоё танилцуулж чаддаг бол зарим нь задгаа талбайд байхдаа өөрийгөө илүү гоё танилцуулж илүү чөлөөтэй байдаг байж болно. Энэ мэтчлэнгээр хүн болгоны өөртөө ихтэй манлайлдаг хамгийн гоё төрхөө гаргадаг газар нь өөр байдаг учраас та анхны сэтгэлийг одоо нөгөө хүндээ зөвөр өөрийгөө танилцуулахын тулд хамгийн түрүүнд танд ямар газар илүү тав тухтай байдаг вэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Хэрвээ таны анх уулзах байгаа хүн чинь маш чухал хүн байх юм бол та өөрийнхөө биеэ бариад тав тухтай байж чаддаггүй тэр газартаа уулзчих юм бол анх уулзах байгаа юм чинь таны талаар огт мэдэхгүй учраас энэ ингээд ягаад өөрийгөө илэрхийлж чаддаггүй тийм үү сонин хүн байна гэд бодчих боломжтой гэсэн. Тиймээс хүн болгоны тав тухтай өөрийгөө гоё илэрхийлдэг газар заавал 1-2 тийм төрлийн газрууд байдаг учраас тухайн газруудаа заавал мэдэх хэрэгтэй. Тийм болохоор 1-р дүрэн бол үүрэндээ дут. За 2-р дүрэн бол өрөөнд дотор ашигтай байрлалыг эзлэх хэрэгтэй. За 1-р дүрэн бол мэдээж өөрийнхөө тав тухтай газараа тухайн хүнийгээ ураа гэж хэлсэн. Гэхдээ бид нэр одоо бүхий л уулзалт ч юм уу бүхий л зүйлсийг өөрийнхөө тав тухтай газараа зохион байгуулах боломжгүй шүү дээ, тий. Заримдаа бид нэр урилга авдаг, өөрөө хизэж огт очиж үзэж байгаагүй газараа ч гэсэн очдог. За тийм тохиолдолд өрөөнд дотор ороод та хэрхэн бие зүг авч явах вэ гэхээр эхлээд өрөөнд орсны дараа бол одоо тийм ухталтын хэсэг гэж байдаг шүү дээ, тий. Хувцас үлгүүлдэг ч юм уу одоо хүмүүс орж ирээд дөнгөж орж ирээд түр зогсож идэг тэр ухталтын хэсэг байгаа. Номын зохиолч маань тэр хэсэг бол хамгийн стресс ихтэй, хамгийн тав тухгүй бүс гэж хэлээ. Тэр хэсэгт хүмүүс анх орж ирээд одоо би хувцас хаана үлгүүлэх юм болоо, одоо орсныхаа дараа хаашаа явах вэ? Ариун цэврийн өрөө нь хаана идэм болоо гэдэг ч юм уу тий. Орж ирсныхаа дараа хүн толгойн дотор маш их юм бодож идэг, маш их стресстэй хэсэг байдаг. Тэгтэл яг тэр стресстэй байхад нь та гүйжчихэд хүүе сайн байна уу, танилцаж гэдэг юм уу гэх юм бол анхны сэтгэл маш муухагаар үлдчихэн тэр хүн аюу стресстэй байхад нь очих ёсгүй гэсэн. За мөн дагуул бүсүүд гэж байдаг. Дагуул бүс гэдэг бол одоо хоол иддэг хэсэг, за мөн ариун цэврийн өрөөнөөс гарч ирэх хэсэг ч гэдэг юм уу тий. Хүмүүс баг зэрэг цугладаг тэр хэсгүүд байгаа. Гэхдээ тэр хэсэгт бол номын зохиолч манд болж игэл тэнд байгаа хүмүүстэй ч гэсэн очиж танилцах шаардлага өгчлээ. Ягаад гэвэл одоо төсөөлөд үзье л да тий. Та дөнгөж нэг үдшилтэд ч юм уу нэг уулзалтан дээр очиод 0 орчоод гараад ирсэн чи удаас чи танилцъя гэж гараа өгвөл та гайхаал ингээд нэг 9 5 дахь мэдрэмж авна штэ тий. Харин эсрэгээрээ тэгвэл яг өрөөнд орчоод үйл ажиллагаа болж байгаа газар очиод ирнэ хизээ яг хүнтэй танилцаж тэгж гоё байх боломжтой юм бэ гэхээр болохоор нийтийн бүс гинэ. За энэ нийтийн бүс гэдэг нь болохоор болж игэл зохион байгуулагчтай ойрхон байвал зүгээр гэдэг. Тухайн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүний хажууд зогсож явах юм бол тухайн хүн маань яг танд хэрэгтэй, таныг танилцуулах ёстой чухал хүмүүстэй таныг танилцуулах боломжтой гэсэн. За мөн дээрс нь гарах хаалхан дээр яг хүнтэй танилцахад маш боломжтой байдаг. Ягаад
Яагтвэл гарах хаалга гэдэг бол хүмүүс аль хэзээ таньж мэдгүй газар орж ирээд олон хүмүүстэй ярилцаад айгүй гоё тайвширсан. Тэгээд гарахынхаа өмнө за надад мартсан сансан юм байна уу? Би танилцааг үлдсэн чухал хүмүүс байгаа юу гэд бодож идэг учраас яг тэр үед нь очиод танилцах юм бол хүмүүс өөрсдөө тайван байдаг учраас таныг айгүй гоё тайвнаар хүлээж авна. Тэгээд анхны сэтгэл нь гоё үлднэ гэсэн. Товчхондоо бол тухайн хүн маань өөрөө стресстэй байхад нь өөрөө биеийн тав тохгүй байхад нь та очих юм бол нөгөө хүн чинь өөрөө стресстэй байсан хэрнээ таныг ингээд анх харахтаа стресстэй чигээрээ харсан учраас таныг бараг л юм тав тохгүй онцгүй бүдүүлэг хүн гэд ботчихно гэсэн үг. Харин эсвэргээр нөгөө хүн маань өөрөө тав тухтай тайван байхад нь та ирэх юм бол анхны сэтгэл нь гоё үлднэ гэсэн үг. Тийм учраас хүмүүс одоо тэр өрөөнд дотор ороод аль хэсэг дээр хамгийн тав тохгүй байдیں۔ Аль хэсэг дээр хамгийн тав тухтай байдیں۔ Тэрийг нь бодож үзэж хагаад хамгийн тав тухтай байгаа үед нь тав тухтай байгаа газар нь очвол илүү зүгээр гэсэн үг. За 3 дахь дүрэн бол одоо гадаад төрөх. Эхний 5 секундын таныг эхний үгээ хэлэхээс ч өмнө тухайн хүн чинь таныг өөртөө ихтэй одоо мундаг төрлийн хүн байна. Эсвэл бол жоохон доожоогүй хүн байдгийг мэдчлэнгээр дүгнэлтээ эхний 5 секундын дотор л гаргаж идэг. За тэгэхээр ингээд энэ дүрмүүд маань бол яг дараалалаараа явж байгаа гэсэн үг. Хамгийн эхний дүрэн бол одоо үүрэндээ дууд гэдэг бол болж игэл та өөрөө газараа тодорхойл гэсэн. Хоёр дахь нь бол өрөөтэй танилцах гэдэг нь та өөрийнхөө одоо хамгийн тав тухтай байдаг газараа урьж чадалгүйгээр өөрөө урилгаар очиж байгаа тохиолдолд тухайн өрөөнд дотроо хэрхэн хаана хүнтэй танилцах вэ? Ямар үед нь хүнтэй танилцахаас зайлсхийх вэ гэдэг талаар ярьсан бол одоо 3 дахь нь яг тухайн хүнийхээ өмнө очичлоо гадаад төрөх. Яриа эхлэхээс өмнө шууд таныг анхны гадаад төрөх чинь хараад дүгнэн гэсэн үг шүү дээ, тий. 4 дахь 5 дахь маань бол энэний дараагийн алхмууд гэсэн үг. За тэгэхээр гадаад төрөх гэдэг бол хүн бидний ингээд тарих маань ерөөсөл биднийг аюулгүй байлгах үүрэгтэй байждаг. Нэг өрөөнд орсон ч гэсэн нэг хүнтэй уулзсан ч гэсэн энэ хүн надад аюултай юу аюулгүй юу гэдэг талаар л бодож идэг. Тийм болохоор бидний энэ аюулгүй байдлыг чухалчилдаг тарих маань анх хүнтэй уулзаад 5 секундын дотор энэ 3 асуултанд шууд ингээ хариулж идэг гэнэ автоматар. Нэгдүгээрт хүнийг харангуйтаа энэ хүн миний найз уу, дайсан уу гэж харж идэг. Хоёрдугаарт энэ хүн өөрөө ялагч хүн үү, аль эсвэл азгүй амьтан уу, бүтлгүй хүн үү гэж харж идэг. Гурав дахь нь болохоор энэ хүн намайг дэмжих үү гэж харж идэг. Тэгэхээр 5 секундын дотор таны гадаад байдлыг хараад миний найз юм уу, дайсан юм уу, энэ хүн ялагч юм уу, эсвэл бүтлгүй амьт юм уу, энэ хүн өөрөө яг үнэхээр авьяас чадaltaй ялагч байсан ч гэсэн энэ хүн намайг дэмжих юм уу гэсэн энэ 3 асуултанд хэрэг гурууланд нь тийм гэж хариулах юм бол тухайн хүн тантай гоё инээмсэглээд яг харилцааг эхлүүлдэг гэсэн. Харин энэ 3 асуултын аль нэгэнд нь үгүй гэх юм бол жоохон дөлдгөө гэсэн. Тэгэхээр та ам нэхээсээ ч өмнө 5 секундын дотор энэ 3 асуултанд зөвхөн тэр хүн тийм гэж дотроо хариулах хэмжээнд бие авч явах хэрэгтэй гэсэн. За нэгдүгürt найзуу дайсан уу гэдэг асуултанд хариулахын тулд та гараа ил харуулах хэрэгтэй. Яагтвэл бидний далд ухамсар тэр тарих маань нөгөө балар эртний үеэсээ ахуулаад бидний өвөг дээд хүнийг хараад зэвсэгтэй байна уу зэвсэггүй байна уу гэдгийг шууд гарыг хардаг байсан. Хэрвээ гар нь ингээд ил гартаа юм барайг байх юм бол энэ бол дайсан биш юм байна гэж хардаг байсан. Тийм учраас бид нэр бол нөгөө гендээ удирдахж байгаа шүү дээ, тийм учраас бид нэр ч гэсэн хүнтэй уулзаад одоо үнэхээр гартаа зэвсэгтэй юу зэвсэггүй юу гэж та бодохгүй ч гэсэн далд ухамсар нь шууд тухайн хүнийхэн гарыг хардаг. Тэгээ гар нь одоо ингээд артаа хийцэн ч юм уу, керманда хийцэн ч юм уу гар нь харагдахгүй байх юм бол бидний далд ухамсар энэ хүн аюултай байж магадгүй гэсэн тохиог өгч идэг. Тийм учраас хүнтэй анх уулзахдаа гараа харуулах хэрэгтэй. Бидний нөгөө анх хүнтэй танилцаад гар барьдаг ч гэсэн яг энэ бидний тарихтай холбоотой тий аюулгүй би чиний хамтрагч гэсэн тохиог өгөхийн тулд бид гар барьж идэг. Тийм учраас аль болохоор хүнтэй анх уулзахдаа гараа ил байлгах нь зүгээр гэсэн үг. За хоёр дахь нь болохоор тэр ялагч уу азгүй амьтан уу гэхээр хүн угаасаа нөгөө нэг саяны ярьсанчлан гендээ захирагдаад бид нэр ялах юм бол ингээд өөртөө ихтэйгээр ингэж мөрөө тэмүүлэгдэв юм байл да. Харин ялагдах юм бол ажил үс нь бүтэмжгүй байх юм бол өөрийн мэдлгүйгээр өөрөө доошоо ингэж ивхэрж идэг. За энийг бол бүр олимпийн тамирчид дээр судалгаа хийж үзсэн байлээ. Огт хараагүй, төрөлхийн хараагүй, ялагч хүмүүс яаж бие авч явдیں, ялагдагч хүмүүс яаж бие авч явдیں гэдгийг хизээч амьдралдаа харж үзээгүй. Одоо тийм төрөлхийн хараагүй хүмүүс ч гэсэн олимпийн тэмцээнд ороод төрүүлэх юм бол өөрсдөө шууд бие томруулчихсан. Харин төрөлхийн хараагүй одоо ялагдсан хүмүүс яаж бие авч явдаг вэ гэдгийг харж үзээгүй тамирчид ч гэсэн ялагдах юм бол өөрийн мэдлгүй шууд энэ үйлчлэлийг хийж исэн. Тийм учраас бидний тарих маань нөгөө хүн гой нурууцах ингээд бие нь ингээд том байх юм бол энэ бол ажил нь амжилттай яваа хүн юм байна гэж дүгнж идэг. Бид нэр тэгээд өөрсдөө ажил нь амжилттай яваа хүмүүс татагдчихдаг учраас хэрвээ та гоё анхны сэтгэлээр анх уулзахдаа мөр тэнэгэр байх юм бол танд нөгөө хүмүүс татагдана гэсэн. Эсвэргээрээ мөн та анх уулзахдаа л ингэж доожоогүй өөрөө бие хэмсэн байдалтай очих юм бол нөгөө хүн чинь эсвэргээрээ далд ухамсар дотроо энэ бол ялагдагч юм байна, ажил үс нь бүтэмжгүй байгаа юм байна гэж бодно гэсэн. За гурав дахь нь энэ хүн намайг дэмжих үү гэж байгаа. Эхний хоёр асуултанд тийм гэж хариулсан ч гэсэн энэ хүн намайг бол дэмжихгүй юм байна гэж бодох юм бол нөгөө хүн танаас олол дөлнө гэсэн үг те. Тийм учраас та өөрөө 5
секундын дотор нөгөө хүндээ би таныг дэмжих хүн гэдэг мэдрэмжийг төрүүлэхийн тулд нүдлөө нь харах хэрэгтэй. Нөгөө хүндээ анхаарах хэрэгтэй гэсэн. Хүн болгон анхаарал авахыг хүсдэг шүү дээ, тийм учраас анхны 5 секундээр анх очичвол нүдлөө нь гоё харах хэрэгтэй гэсэн. За мэдээж хурц харах айтрах хэмжээнд нь харж болохгүй. Гэхдээ нүд рүү нь харах юм бол нөгөө хүндээ би таныг бол дэмжих хүн, би таныг анхаарч байна гэсэн мессежийг өгөх боломжтой. За үүний дараа 4-р дүрэн бол анхны яриаг эхлүүлэх дүрэн байгаа. Та 5 секундэд өөрийнхөө талаар мессежийг өгчлөө. Үүний дараа анхны яриагаа эхлүүлнэ. За анхны яриаг эхлүүлэх тал дээр ийм дүрэн үйлчлэлт юм байна. Бизнест болон бүхий л зүйлс дээр нэг л дүрэн байдаг. Өөр байж чадахгүй бол арчигдана. Өөр байж чадахгүй бол арчигдана гэсэн дүрмэл үйлчлэлт юм байна. Тэгэхээр та одоо анхны яриагаа эхлүүлэхдээ хүн болгоны ярьдаг шиг те сайн байна уу, сони юу вэ, ажил нь сайн уу гэсэн үгийг хэлэх юм бол нөгөө хүний чинь байнга л сонсож идэг үг учраас тархин юусэн маслахгүй юм. Тэгэл сайн уу гэсэн танд яг л нөгөө тогтцсон хариугаа жижигүрийн үгээр хэлээл ингээл та хоёрын харилцаа дуусчих юм байна. Тийм учраас анхны сэтгэлээр нөгөө хүн чинь таныг анхаарч сонсож юу илээ гэж таныг харахын тулд үгээ арай өөрөөр эхлэх хэрэгтэй. За судалгаагаар ч гэсэн одоо ингээд одоо хосууд эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёр юм танилцдаг тийм сайт майтууд байдаг шүү дээ тий. Тэр сайтн дээр ч гэсэн зүгээр хай гэж бичих юм бол хариу авах магадлал 40% бараг муу байдаг гинэ. Ягаад гэвэл хүн болгон хай гэж биччихийдэг учраас бараг хариу авдаггүй. Хай гэсэн мессежийг хараад хэнийг ч тарих цочирдож юу илээ гэж боддоггүй. Тийм учраас бараг хариу өгдөггүй мэнэ. Харин эсэргээр шал өөрөөр бараг л ном гэд зүгээр бичих юм бол хүн одоо танихгүй юм байсан ч гэсэн юу ном билээ гэд хариу өгд юм л да. Тэгэхээр нөгөө хүний юм бодоогүй тийм зүйлээр асуух хэрэгтэй юм байна. За гэхдээ бүр ингээ гаж юм яриа яваад өгч болохгүй тий. Тэгэхээр энэ дээр нэг хідэн жишээ бичсэн байл та. За жишээ нь ингэнэ. Ажил сайн уу? Энэ ажил сайн уу гэдэг бол хүн болгоны асуудаг асуулт учраас хүн юу ч бодлогоогоор сайн гэж хариулчих юм байна. Харин ингэж ажил сайн уу гэж асуухын оронд ингэж асуувал зүгээр гинэ. Ойрын үед гайхалтай зүйлүүд дээр ажиллаж байна уу? Гэх юм бол ойрын үед гайхалтай зүйл дээр чи миний ажлаас юу илээ гэж бодох юм бэ. Тэгээ юу илээ гэж бодож байхдаа энэ асуултыг асуусан хүнийг ингээд цээжилж яадаг. За мөн сонин юу байна гэж бол асууж болохгүй. Үүний оронд өнөөдрийн онцлог мөч чинь юу байв? Ингэж өөрөө нөгөө хүнийхээ тархийг бодуулах юм асуужиж юм бодож авах хугацаанд таныг анзаарна гэсэн. Тэрнээс ч нэг л жижигүрийн асуулт асуучих юм бол сайн гэл нөгөө хүн юу ч бодохгүй гэсэн үг те. Тиймээс 4-р дүрэн болвол бусдаас арай өөр бэ. Харилцан яриагаа арай өөрөөр эхлүүл гэсэн юм. За энэ дээр ингэж үтсэн байна. Бусдаас өөр байхаас бүү зүрхшээ. Учир нь орлуулагдашгүй байх ойр ганц нууц нь бусдаас өөр байх уу? Шин зүйл туршихаас бүү юм ээ. Учир нь түүхэнд зөвхөн шинийг бүтээсэн хүмүүс л үлддэг. Хуучныг давтсан хүмүүс түүхийн шаргал хууцнаас арчигддаг. Хүмүүс жинхэнд татагддаг. Өөрийнхөөрөө байхаас зүрхшээдэггүй өвөрмөцөд татагддаг. Учир нь нийгэм ердийн хүнээс юр бусын зүйл хүлээдэггүй. Учир нь нийгэм зөвхөн онцгойрлуудад л хорвоод шин зүйлийг бэлэглэж чаддаг гэдэгт л итгэддэг. Тийм учраас онцгойрч өөрийнхөөрөө өвөрмөц төрхөө харуулах хэрэгтэй. Тэгэхээр анхны сэтгэлээрээ таныг байдгал нэг амтан биш арай онцгой, арай өвөрмөц хүн гэдэг мэдрэмжийг төрүүлэхийн тулд анхны үгээ та арай өөрөөр эхлэх хэрэгтэй юм байна. Байдгал нэг сайн байна уу? Ямар ажил хийдэг вэ гэж эхлүүлж болохгүй гэсэн байна. Тэгээ түрүүний хэлсэнчлэн харилцаанд болон бизнест ганцхан дүрм үйлчлдэг. Тэр болвол өөр байж чадахгүй л арчигдана гэсэн дүрм. За анхны сэтгэлийг гүн бат үлдээх хамгийн сүүлийн 5 дугаар дүрэн болвол мэдээж нэрийг нь цээжлэх. Маш гоё харилцан яриа өрнүүлээд маш сайхан байсан гэсэн тухайн хүнийхээ нэрийг мартчих юм бол тэр хүн бол таныг ерөөсөө одоо сайхнаар бодохгүй гэсэн. Та гэсэн төсөөлөд үзвэл ярьж яснаа чиний нэр чинь нэрийг хэн бэлээ мартчихлаа гэх юм бол шал тэнэг санагдаж штэ тий. Тийм учраас хүний нэрийг цээжлэн гэдэг бол маш энгийн юм шиг хэрнээ маш чухал зүйлээ. За энэ нэр цээжлэх 3 гоё аргыг танилцуулсан байна. За нэгдүгт нь бол нэрийг нь та өөрөө давтаж хэлэх. За тантай танилцахдаа доржоо гэд хэлчлэх юм бол доржоо гэд өөрөө давтаж хэлэх юм байна. Яагад гэвэл хүний тарих бусад хүний амнаас гарч байгаа үгнээс илүү өөрийнхөө амнаас гарч байгаа үг нь илүү эмзэг, илүү мэдрэмтгий байдаг. Тийм учраас та өөрөө тухайн хүний нэрийг тархиндаа тогтоож үлдээхийн тулд өөрийнхөө амаар давтаж хэлэх нь хэрэгтэй. Тэгэхээр доржоо гэсэн үү, азаа гэсэн үү гэд өөрийнхөө амаар давтаж хэлэх хэрэгтэй ахны. За хоёр дахь нь болохоор бид нэг юм бодоогүй ингээл юу ч бодоогүй байж итэл хүмүүс баахан юм ярих юм бол нэр тархины хажуугаар ухамсаргүйгээр өнгөржөл байдэн штэ тий. Харин ухамсартайгаар ботсон зүйлээ бид нэр цээжилж яадаг. Тийм учраас нэрийг нь та ухамсартайгаар үсгэлж хэлэх хэрэгтэй гэсэн. За одоо Батцэцэг гэд хэлэх юм бол Батцэцэг гэд хэлж одоо би тантай танилцахдаа намайг Батцэцэг гэдгээ гэх юм бол та өөр юм бодож байгаа юм бол Батцэцэг гэсэн үгээл мартчих магадaltaй шүү дээ тий. Харин тэр тохиолдолд та өөртөө цээжлүүлэхийн тулд нэг үсэг үсгээр нь хэлнэ гэсэн. Тархин дотор
амаараа хэлэх биш, тархин дотор төсөөлнө. А, Б, А, Т. Ингээд нэг үсгээр нь хэлчих юм бол та өөрийнхөө тархиндаа ухамсартайгаар цээжлүүлж байна гэсэн үг. Харин эсрэгээр баццаг гэж бодчих юм бол мартах магадлал өндөртэй учраас нэрийг нь цээжлэхийн тулд ухамсартайгаар тогтоод нэг үсгээр нь хэлэх юм бол тархинд илүү гүн сухны. За 3 дахь нь бол нэрийг нь хамаатуулна гэсэн үг. За ялангуяа одоо гадаад хүмүүстэй танилцвал мэдэхгүй ч гэсэн одоо монгол хүнтэйгээ танилцах юм бол нэр бол дандаа давтагдчихлаа байдаг шүү дээ, тий. Одоо нараа гэлтэх юм бол манай ээжтэй адилхан нэртэй юм байна. Бата гэлтгсэн чинь манай ахтай адилхан нэртэй юм байна ч гэдэг юм уу, тий. Нэр давтагдах магадлал маш өндөр. Тийм учраас тухайн хүн чинь нэрийг нь хэлэх юм бол та бодож үзэж байгаад манай хамаатны тэрнтэй адилхан нэртэй юм байна шүү дээ гэж бодчих юм бол дараа нь та энэ хүний нэр нь хэн билээ гэж бодоход эний чинь нэрээ тэрнтэй адилхан гэж бодож өстэй гэсэн нүрийг нь төсөөлчихөж байгаа шүү дээ, тий. Манай нөгөө хамаатны хинтэй адилхан юм байна гэд тэр хүнийхээ нүрийг та төсөөлчлөө. Тэгэхээр дараа нь энэ хүний хараад нэрийг нь санахгүй байлаа гэхэд тэр хүний чинь дүрсэн танд харагдана. Нэрийн шууд орч ирэхгүй ч гэсэн царай нь төсөөлсөн хүний чинь царай нь харагдана. Тийм учраас тэрнтэй нэр адилхан нэртэй байсан штэ гэд нэрийг санах магадлал маш өндөр. За өнөөдрийн бичлэг дээр дур булаам ном дээр үндэслээд анхны сэтгэлийг гүн бат үлдэх 5 дүрмийн талаар ярилцлаа. За үүнээс илүүгээр анхны сэтгэлээс илүү бус хүмүүстэй бүр гүн бат харилцаа үүсгэх талаар илүү их харилцааны талаар мэдхийг хүсэх юм бол тас дур булаам номыг уншиж үзээрэй. За тэгээд дараагийн бичлэлээр уулзъя баяр та.